толгойн дараа нийгмийн маркетинг форум 2017 болох гэж байна. Тэгээд энэхүү форум манай Bath Solution Partners компани маань дэлхийн тусгай өвлийн наадамд явж оролцсон. Энэ талаар олон нийтэд мэдээлэл өгөх, нийгмийн хандлагыг өөрчлөх, эерэг хандлагаар уриалгахын ажлыг хийсэн байгаа. Энэ кейсээр би танилцуулга хийх болно. Дэлхийн одоо 7 орчим тэрбум хүний 1 тэрбум хүн ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байдаг юм байна. Энэ дундаас яг оюуны хөгжлийн бэрхшээлтэй бидний ойролцоогоор 200 сая гаруй хүн байдаг дэлхийд даяар. Үүнээс Монголд хэд вэ? Тэр маань яг энэ дэлхийн бусад улсуудтай адилхан үйлчлэгийг авч хүний эрхээ гэдэг талаас нь хамгаалж чадчих гэдэг асуудал аягүй уртцаар хандагдсан. Одоо сүүлийн та бүхэн анзаарч байгаа social innovation буюу одоо social инновац гэдэг үг аягүй одоо хэрэглэгддэг болсон. Дээрээс нь тогтвортой хөгжил гэж ярихаас гадна бас social inclusion буюу одоо монголоор бүх хүнд одоо хүний эрх гэдэг талаас нь гендерийн асуудлаас гадна энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхдүүдийг хүний эрх гэдэг талаас нь ижил хэмжээний жилийн үеийн арчилгаанд адилхан төрийн бүтээгдэхүүн үйлчлэгээ өөрөөр тэднийг нийгэмд хамтдаа оруулж хамтдаа хөгжих гэсэн энэ хандлага дэлхийд асар хүчтэй явж байгаа. Тэгэхээр олон Монголын компаниуд дээрээс нь хувь хүмүүс дээрээс нь төр засаг маань нэг баг болж иж олон хүн оролцсон хэрэг нийгмийн хандлага өөрчлөгдөж яг компани болон хувь хүний яг social marketing гэдэг зүйлээр бодтой ажил хийж болж яг нүдэнд үзэгдэж гарт болох ажил болох юм боломжтой харсан. Тэгээд энэ ажлыг өдрөөр эхлэж аваад баяртай байгаа. Тэгээд та бүхэнтэй хамтран улам өргөн цагаараа ажиллаж эхлэх байхаа гэдэгт найдаж байна. Удахгүй нийгмийн маркетинг форумын хамтдаа болцгоё.